За сайн бацгаана уу? Фэйчерт байна. За бүгдээрээ өнөөдөр 10 дугаар сарын ерөнхий төлөвийн мэргээрээ уулзах гэж байна. За зөвхөнтэй сайхан ойлаа тий. За ерөнхийдөө 9 сар бол нэлээд одоо энергийн хувьд хүнд за тэгээд та нарын маань амьдралуудад чухал та нарын одоо тий шийдвэрээс ангид юм том хүчин зүйлс болсон иймэрхүү сар байгаа байхаа. Болсон байгаа. За тэгээд энэ 10 сард бол энерги сайхан тавираад арай илүү гэгээлэг тийм хөнгөн зугаатай тий ийм сар болох болов гэж найдаж чинь бас жилүүрийн ордны үйлрэл эхэлж байгаатай холбогдуулаад за тэгээд хэдүүлээ та нарынхаа 10 сарын төлөв байдал ямар хөө байхаар байна вэ? Гэдгийг бүгдээрээ харцгаая. За сайхан гэд картуудаар шафл хийчихье. За тэгээд харж агаад өөрт татагдж байгаа картаа сонгож болно. За би тэгээд ингэж харж агаад хөтөр гаргаж ирэн тэгээд тэр өдрөөс л харж агаад сонгож болно шүү. За бүгдээрээ ингэж тавьчих. За нэгдүгээр группийн сонголтын үзэр. За 8 саваа гэсэн юм үзэр байна. За ишээ тавьчих. За 2 дугаар группийн үзэр юм judgment гэсэн бас юм тийм хүзэр байна. Одоо юм талавчтай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн карт. За энэ сан карт байна. Бас ингээд 3 групп байгуулсан. Гурлаа ингээд эмэгтэй хүний доош харж байгаа юм дүрстэй гарч ирсэн байна. Тэгэхээр бас л ерөнхийдөө хүмүүсийн энерги маш төстэй байгааг тий коллектив байдлаараа төстэй байгааг үл илэрхийлж болох юм аа гэж бодлоо. За тийм маш төстэй 3 картуудаас харж агаад хамгийн одоо таалагдж байгаа дүрсээ сонгоод уншлагаа хийж авч үзээрэй. За бүгдээрээ сонголтоо хийсэн бол 2 дугаар группээс уншлагаа эхэлнэ. Гэхдээ 1-р группээс уншлагаа эхэлнэ. За та нар маань энэ хөнгийн таро за эсвэл энэ 8 савааны өдрийг сонгосон бол та нарын уншлах шүү. За ингээд. За ишээ тавьчих. За 1-р группийг сонгосон хүмүүс маань 10 сар ямар хөө сар болох нь вэ? Ямар хөө энергитэй ямар хөө сар болохоор байна вэ гэдгийг харцгаая. За Крисокола юм хөнгийн чөлөө гарч ирсэн. За нэг дараа нь авшиг. За тэр группийг сонгосон юм аа. Дуусаад. Окей, за. бүгдээрээ ерөнхий энергийг харцгаая. Тэгээ 10 сарын ерөнхий төлөв байдал харъя.
За тэгээд хастер шоу бас хайчи. Хастер шоуноос бас мэдээлэл авъя. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань 10 дугаар сарын ямар энергитэй байхаар нэмэлттэй тохиолдол байна үү яарэ. За энэ маань Плуто. За Плуто гарч ирсэн. Плуто. За 7 дугаар гэр. За жинлэрийн ард нэр гарч ирсэн. За тэгээд юу карт маань ч гэсэн илэрхийлэгч карт маань бас юм 3 дахь этгээд тийм 3 хүнтэй юм хайран гурвалжинтай юм шиг. За ийм карт гарч ирсэн. За тэгэхээр нэгдүгээр группийн хүмүүсийн хувьд за энэ 10 сар бол ерөөсөө хайр дурлал, түншлэл, за хосын харилцаа, за эсвэл нөгөөдгөр бас бизнесийн хамтрагчид те. За иймэрхүү зүйлс дээр төвлөрсөн. За бусад хүмүүс ялангуяа одоо ийм чухал харилцаануудтай илүү төвлөрсөн. Ийм одоо сар болж байгаа харагдаж байна. За тэгээд ямар нэгэн харилцаа дуусах, за эсвэл гэрээ контракт дуусах, за эсвэл эхлүүлэгч байд юм уу ямар нэгэн байдлаар тэр одоо тухайн төвчлөлтэй холбоотой бус хүмүүстэй харилцаатай тий холбоотой тэр асуудал дээр маш том юм өөрчлөлт гарч ирж байгаа. Ийм одоо дөргсөн тий яг ийм та нарын сонгосон карт шиг ийм одоо хүчтэй өөрчлөлтийн нэрэг орж ирж байгаа байдал харагдаж байна. Тийм шиг. За тэгээд та нарынхаа сонгосон чулуунаас мэдээлэл авнаа. За та нарт маань юм ногоон онгийн чулуу гарч ирсэн. За энэ болохоор Chrysocolla гэж унших юм лу. За ийм чулуу байна. За хэдүүлээ бүгд уншин энэ болохоор өөрийнхөө одоо ээж болорой гэсэн. За ийм харагдаж байна. За өөрийнхөө ээж болорой гэсэн ийм одоо бичгтэй. За тэгээд энэ бол энээс ингээд харах юм бол ногоон онгийн чулуунууд чинь ерөнхийдөө ихэнхдээ зүрхэн чакратай холбогдож байдаг. Зүрхэн чакра маань өөрөө одоо ногоон өнгөтэй байдаг шүү дээ тий. За тэгээд өөрийнхөө ээж болорой гэхээр одоо өөрийгөө хайрлаарай гэж байгаа мэт санагдаж байна. Тэгээд энэ чулууг бол өөрийнхөө зүрхэн дээр одоо ингэж тавиад тэгээд амьсгалах байдлаар ерөнхийдөө буслаад энэ чулууны эрчмийг өөртөө шингээх нэ. За тэгээд энэ одоо ямар ичтэй чулуу юм бэ гэдгсэн чинь за өөрийгөө аягүй тийм жижигнэр мэдрээд байгаа. Тэгээд аягүй эмзэг байгаад байгаа тий. За тэгээд нэг л тийм одоо юу гэдэг аягүй тийм ээжтэй очиод ингээ үнсүүлмээр санагддаг үед байдаг штеп хүнд ээжтэй ч юм уу мэдээ ч юм уу гэрийнхэн даавда ч юм уу тий. За яг тэр одоо мэдрэмжийг бол 10 сар та нар маань мэдрэх нэ. За тэгвэл та нар маань одоо ингээ өсөж том болсон юм чинь тэр гоё тэрвэрлт тэр сайхан үнсэлтийг өөртөө бас ингээ өгж байгаарэ. Тэгээд бид нар чинь ингээ том болтохоор өгсөн цагт аав ээжтэй уулзаад ажиллахгүй бол зарим хүмүүсийн маань тий аав ээж нь бас ингээ хажууд нь байхгүй байж болно тий шууд ингээд гадаад оронд сурдаг ч юм уу тий гадаад ажиллаж амьдардаг иймэрхүү байж болно. Хүний амьдрал ямар ч нөхцөл байдал байж болно. Тийм учраас зарим тохиолдолд бид өөрсдийнхөө ээж аав тий тэр одоо нэнэн хүмүүсийг өөртөө ингэж орлох өөрийгөө одоо parenting хийх буюу тий өөрийнхөө эцэг их байх ийм цаг хугацаа бас байдгаа бидэнд. За та нарын маань хувьд тэр цаг хугацаа нэрж байна. За тэгээд энэ 10 сард бол та нарын амьдралд бүр ингээд яг юм хувьцааны гэмээр юм том өөрчлөлтүүд бол орж байгаа харагдаж байна. За эндээс бол надад ямар мэдээллүүд ерөнхийдөө харагдаж байна гэх юм бол удаан хугацаанд энэ бол ерөнхийдөө харилцаатай байгаа хүмүүст зориулсан мессеж. За харилцаатай байгаа. Тэгээд харилцааны асуудалтай байгаад байсан хүмүүс ерөнхийдөө энэ 10 сард тэр хүмүүст зориулж байгаа шүү. За тэр хүмүүсийн хувьд бол энэ 10 сард тэр харилцаагаа дуусгаж байгаа, цэг тавьж байгаа ийм байдал харагдаж байна. За тэгээ ингэж тэр цэг тавьснараа та нар маань өөрсдийнхөө одоо буцаад ингээ тий зүрхэн чакрага одоо эмчлэгч гэдэг юм уу буцаад ингээ зүрхээ эмчлэх хийлэн хийх, ангаалт хийх, эдгэрэл хийх тий ийм одоо замаа нээх нэ. Тэгээд маш юм өөртөө одоо ингээ ажиллаж байгаа. Тийм өөртөө цагийг өнгөрүүлж байгаа. Тэгээд найз нөхдөдөө бас цагийг өнгөрүүлж байгаа. Ийм байдал бол харагдаж байна. За тэгээд нөгөө төгөөр одоо өөр хүмүүсийн хувьд ямар хөө байдлаар өрнөж болох вэ гэдэг юм бол энэ 10 сард одоо ажил карьер маш бас чухал ийм цаг хугацаа бас харагдаж байна. За тэгээд ажил карьер дээр
чухал юм төлөвлөгөө уулзалт хийх ч юм уу эсвэл ямар нэгэн одоо төсөл танилцуулах ч юм уу за бусдын өмнө ихтгэл тавих за оюутан сурагчдын хувьд те маш том юм одоо эрдэм шинжилгээний хуралд орох ч юм уу за иймэрхүү үйл явдлууд бол өрнөж байгаа харагдчих байна. За тэгээд энэ 10 сар бол ерөөсөө та нарын хувьд ингээд эдгэрлийн цаг хугацаа гэж хэлэхэд бол бараг болохоор тийм ийм одоо цаг хугацаа болж өнгөрөх нэ. За тэгээд энэ цаг хугацааг ингээд өөрийгөө шахаад те тэгээд байлгүй өөртөө тухтай байдаг хүмүүстэйгээ тэгээд өөртөө чинь ингээд хас чагаал өгдөг зүйлсүүдийг хийж ерөөхдөө цаг хугацаагаа өнгөрүүлвэл маш зүгээрээ гэж л гарч ирж байна. За нэг иймэрхүү байна. За одоо хэдүүлээ. Та нарын маань ажил карьер мөнгө санхүү амархуу байхыг харцгаая. Видео группыг сонгосон хүмүүс маань ажил карьер мөнгө санхүүгийн байдал амархуу байхаар байна гэдгийг харъя. За ерөнхийдөө ажил карьер дээр юу яах вэ? Одоо маш сайн одоо нэгтлаарэ гэсэн мессеж бол хамгийн түрүүнд орж ирж байна. За шууд ингээд шулуухан дардан бол байхгүй нэ 10 сард ажил карьер мөнгө санхүүгийн тал дээр за их хэмжээний гүйлгээ за худалдаа авалт хийх гэж байгаа бол маш сайн юу яах хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Ямар нэгэн таныг эргэлзүүлсэн ч юм уу те эсвэл яг юм тодорхой биш байгаа нөхцөл байдлуудыг маш сайхан одоо юу яах хэрэгтэй, нэгтлэж шалгах хэрэгтэй. Бүх зүйлийг одоо ингээд clear болгох хэрэгтэй гэж ярьдаг те. Clear make it clear гэж ярьдаг. Им тунгалаг болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор бас нэг жоохон луурдуулах гэдэг ч юм уу эсвэл юм мөнгө санхүүгийн алдагдлалд орох гэдэг байдал бас ингээд харагдаж байна. Тийм учраас аливаа зүйлс дээр хэрвээ одоо тий ажил карьерийн нөхцөл дээр бол бусдаа маш сайхан ингээд бүх ингээд мэдээллүүдийг сайхан солилцох, ажлынхантайгаа ярилцах, баг хамт олонтойгоо ярилцах эсвэл одоо түншүүдтэйгээ маш сайхан ярилцах ч юм уу тий. Тэгээд гэрээ контракт хийх гэж байгаа бол тэрийг маш тодорхой бас ингээд ярих. Тэгээд хэрвээ ингээд том хэмжээний гүйлгээ ч юм уу хийх гэж байгаа заалчгүй одоо гэрээн дээр тулгуурлаж хийж явах те гэрээн дээрээ бас ямар заалтуудтай байна вэ гэдэг юм сайн шалгах ч юм уу. Энэ байдлаар ер нь ажил карьер дээр нэлээд тийм нэгтлэнтгай тэгээд болж өгвөл том шийдвэрүүдийг гаргахыг ингээ азнах хэрэгтэй ийм сар байгаад харагдаж байна. Ягаад гэвэл 10 дугаар сарын энерги нүүр аягүй тийм юу харагдаад байна та нарын манайд одоо юу гэдэг confusing гэж хэлдэг тийм эргэлзээтэй, тэнэлзээтэй юм байгаад байгаа учраас ерөнхийдөө шийдвэр гаргах гэж нэг яарад хэрэггүй маш сайн судал тэгээд ийм одоо эрэгтэй тий удирдлагуудаасаа маш сайн зөвлөгөө ав. Тийм удирдлагуудтайгаа маш сайхан ярилц. Эсвэл юм менторч байдаг юм уу тий таныг чиглүүлэх удирдах боломжтой мэрэгжлийн одоо юм зөвлөж болох хүнээс зөвлөгөө авч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо байдал дээр ингээ анхаарсан дээрээ гэж тэгэхгүй болохоор ингээ жоохон ажил карьер ингээ ажил дээрээ жоохон ингээ бүтлгүүд гэж байж магадгүй байгаад байна. Тийм учраас энэ зөвлөгөө картууд зөвлөгөөнүүдийг хэлээд байгаа юм шүү. За иймэрхүү байна. За одоо та нарын маань ерөнхий байдал дээр хайр сэтгэлийн харилцаан дээр юунууд гарч ирж байсан тийм том мэдээллүүд хамгийн түрүүнд гарч ирж байсан. Тийм учраас эхлээд хостой хүмүүсийнхаа одоо 10 сарын төлөв байдлыг харцгаая. За хостой хүмүүсийн 10 сарын төлөв байдлыг харъя. Хайр дурлалын дээр
Карина 10 сая. За ингээс нэг карт авчи. Yeah, kisses unconditionally loving, giving yourself за. За тэгэхээр энэ 7-аас энэ 10 сард болохоор өнгөрсөнд одоо шийдэгдээгүй ч юм уу эсвэл нэгнээсээ жоохон ингээд хосоосоо тий нууж байсан ч юм уу эсвэл хэлээгүй байсан зүйлсүүд ил болох байдал харагдаж байна. За тэгээд 10 сард мөн та нар манай өнгөрсөнд тий харилцаан дээр шийдэж чадаагүй байсан асуудлууд нь дахиж зөвхөгсөж гарч ирнэ гэж байна. За тэгээд дээрэс нь энэ одоо тий хостой хүмүүсийн хувьд бол юу тэм төр зургийн гэхүү имхүү мөрийтэй тоглоом ч гэдэг юм уу тий. За нэг тиймэрхүү зүйлсээс болж юм асуудал гарч магадгүй байна. Одоо юу гэдэг за би зүгээр энэ жишээ шүү. За иймэрхүү байдлаар гэж ойлгож байна. Одоо ингээд одоо бит тавьдаг хүн байлаа тий. Найз залгын бит тавьдаг ч юм уу тий. За ийм хүн байлаа гэж бодоход за өнгөрсөнд ингээд танд бит тавиад хэлээгүй байсан ч юм уу тий. Тэрийг нь та ингээ 10 сард мэдэх. За эсвэл ингээд өмнө нь тийм үйл явдал болж исэн. За тэгээд та хоёрын дунд асуудал үүсээд тэр хүн дахиж тийхгүй гэснээ дахиад тэгсэн байх ч юм уу. Тэгээд өнгөрсөнд ингээд гаргаж исэн алдаага дахин давтах ч юм уу. Ийм байдал харагдаад байна. Тэрнээс олж жоохон асуудал үүсэх нэ. За тэгэхээр бол бусдаар энэ хүн хоёрын хооронд юу гэдэг яг юм хосын харилцаа нэгээ хайрлах гэж юм нэг нэгэндээ хайртай байх гэж юм. Энэ тал дээр бол асуудал алгаа нэг нэгэндээ татагдах байдал нь твэрээ окей. Нэг нэгэндээ тий хайртай халамжтай нь бол хэвээрээ окей. За гол нь өнгөрсөнд ингээд за окей хоёлаа дахиж ингэхгүй гэж за энэ заавчгүй бэттэй юм өрөөтэй тоглоом байх албагүй зүгээр юм асуудал гарцсан. Тэгээд тухайн үед за хоёлаа одоо ингийн шүү те одоо энэ нөхцөл байдал дээр би энийг ингэж төвчж чадахгүй шүү гэж хамтрагч маань тэрийг зөрчөөд дахиж нөгөө өмнөх алдаагаа татах нь асуудал болох нэ. За тэгээд энэ асуудал одоо хүн лимчин тэгэл юу гарна те асуудал бол мэдээж хайрцаг гарна те энийгээ сайхан ярилцаа шийдэлцээд тэгээд мэдээж хайрыг сонгож байхад тойрон маань харилцаа болно. Тэгээд угаасаа би бинтийгээ энэ харилцаанд хоёулаа маш үнэнч байд юм байна. Урт удаан хугацаанд байгаа хүмүүс бас энэ харилцааг сонгосон байгаа харагдаж байна. Тэгээд энэ харилцаагаа нэг нуугуу нэгнтэйгээ ярилцаад тий төсөлдөж чадах юм бол энэ асуудлаа бол амжилтад авч чадна гэж бол харагдаж байна. За одоо сингл хүмүүсийнхаа уншлагт оръё. Сингл хүмүүс юм аа. Хайр дурлалын ярилцлагыг 10 сар ямар байхад байна. Энэ нэг өрнөхийн энерги дээр гараад ирсэн хатны аяг буруу харж ирээдсэн тэгээ жоохон асуудал байгаад байна. За энэ мессеж маань юу хүмүүстэй сингл хүмүүс маань зориулагдсан байсан юм байна. Тэгээд тухай тусдаа хүмүүсийн хувьд байж магадгүй гэж яриад байсан. Та нарын маань 10 сард хайр дурлалын ярилцсан ямар хөө байх вэ гэж харъя. За синглчүүдийн маань хувьд жоохон хайр сэтгэлийн харилцаан дээр нэг л юугүй байгаа. Уучраа олчихгүй байгаа байдал харагдаад байна. За Юпитер за маш гоё карт гарч ирсэн байна. За энэ бол юусэн ингээд хайртай юм одоо хостой болж болохгүй юм хүн ирж байгаа сэтгэлтэй хүн тань дээр ирж байгаа ч гэдэг юм уу ийм хүчрэг бол бэлээдж идэг. За тэгээд дээрэс нь нэр Knight of Knave of Chalice буюу Page of Cups гарч ирсэн. Тэгээд дээрээс нь Page of Wands гарч ирсэн. За тэгэхээр
юу байна. Энэ группийн хүмүүсийн донд нэг юм залуу хүнтэй тэгээ залуу хүн эсвэл юм залуу сэтгэлгээтэй ч юм уу ийм хүн амьдрал нь орж ирж байна. За тэгээд удаан хугацаанд ер нь юу хүмүүс ийм өөрийнхөө яг ийм intimate те яг ийм хосыг партнерыг олж чадахгүй маш их шаналж байсан ийм хүмүүс бол харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө ингээ бүр буугаад өгсөн. За одоо бүр ингээд юм уу март те хайр сэтгэл мэтгэлийг ерөнхийдөө март би зүгээр болохгүй мэн зүгээр урт хажлаа хийгээд явжээ те гээд ингээ явжсэн чинь нэг ийм хүн гинт гараад ирэх нэ. За тэгээд энэ хүнийг яаж таних вэ гэдэг юм бол энэ хүн нэгт маш ийм одоо эрч хүчтэй залуу хүн байж болно. За дөнгөж 20 гарч байгаа ч юм уу те 25-аас доош насны ч юм уу. За эсвэл зүгээр маш залуу сэтгэлгээтэй юм хүн байж магадгүй харагдаж байна. Тэгээд усны орд за эсвэл бас гал махад байж магадгүй харагдаж байна. Тэгтэл би ихэнхийн нь бол энэ усны ордны хүн болов гэж бол харагдаж байна. Тэгээд та нар өөрсдөө ийм гал махадтай хүмүүс байж магадгүй харагдаад байна та. За тэгээд усны орд гэхээр мэлхий загас хилэнц юу байдаг те хилэнц мэлхий загас хилэнцтэй. За тэгээд энэ гарч ирж байгаа хүн нь юуны ордтой вэ гэдгийг дахиад баталгаажуулаад доостро шунасаа хэд үзье. За хилэнц гарч ирсэн. За хилэнцийн ордны хүн байж магадгүй харагдаж байна. За эсвэл та өөрөө бас байж болно. Хэрвээ энэ мессежтэй нар сар мандалтанд байж болно. Энэ мессеж таны ч юм уу эсвэл гарч ирэхдээ хүний чинь ортой таарж байгаа юм бол та бол энэ одоо 10 сартай хосоо олно гэсэн үг байна. Тэгээ урт хугацааны туршид нэлийн хайр сэтгэл дээрээ фейлээд ерөнхийдөө өөрийнхөө тэг хүнийг олж чадахгүй яваад байсан хүмүүс маань бол энэ группийг сонгосон байгаа бол харагдаж байна. Зя ингэж ерөнхийдөө уншлагын дуслаа. Тэгээд хэдүүлээ нэг angel message аваад тэгээд ерөнхийдөө уншлагаа дуусгая. За нэгдүгээр группийн хамтан 10 сард ихтэй зөвлөгөөг дамжуулж туслаж. За family гинэ. За гэр бүл. За энэ 10 сард айгүй тийм одоо гадаад байдаг хүмүүс бол бүр яг нэг гэр орно айгүй их санах юм шиг байна. Одоо аав ээж гэр бүлтэй ялчгүй энэ нэг энергийн картан дээр чинь те өөрийнхөө ээж болоорой, өөрийнхөө аав ээж болоорой гэдэг түнд яриадсэн те. Тэгэхээр энэ 10 сард ерөнхийдөө өөрийнхөө дотоод хүүхэдтэй за тэгээ зүрхэн чакратагаа өөрийнхөө сэтгэлийн шархууттай ерөнхийдөө одоо ангаах те тэр үйлдэлүүдийг хийхэд бол маш таатай байх юм сар бол байх нэ. Тэгээ тэгснээрээ энэ яваад таны одоо хосын харилцаатай шууд холбогдох ч юм уу те одоо тийм байдал харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ группийн одоо хайр дурлалын харилцаан дээр жоохон болж бүтэхгүй байгаа. Энэ явдал нь одоо бага насны гэр бүлтэй холбоотой асуудлуудтай бас холбоотой байж болохоор байна. За. Тэгээд энэ дэр ингэж байгаа байхгүй юу? Тэг ингээд одоо энэ одоо тий болоод байгаа энэ үйл явдал нь ерөөсөө таны гэр бүлийн гишүүнтэй холбоотой юм сэтгэл санааны тийм сэтгэлийн шархтай холбоотой юм үйл явдал байна. Тэгээ энэ үйл явдлыг ойлгох нь та өөрийгөө ангаах одоо замын эхлэл ингээ болох юм аа гэж тэгж байна. Тэгээд энэ одоо сэтгэлийн шархаатай маш сайхан ингээд гоё бяцлахаа дотроо ингээд зүрхээ ингээ буцаад маш гоё юм гэрлэр одоо ангааж чинь дэгдэж чинь гэж бодож төсөөлөгч юм уу энэ байдлаар өөртөө сайхан ингээ ажиллаарай. Тэг өөрийнхөө зохиосон тэнгэрүүдтэй тэгээд хүчнүүдээс ингээд тусламж гуйгаарай. Тэгээд өөртөө сайхан амар амгалан би болгоорой гэсэн юм гоё мессеж гарч иржээ. За тэгээд та нартай аз жаргал амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой төвтэмэрлөө. За та нар маань за Эмүнгийн tarot card за эсвэл энэ judgment төсрийг сонгосон бол энэ та нарын групп. За бүгдээр онцлогтой орё. За та нарын маань 10 сарын ерөнхий энерги ямар хөө байхаар байна вэ гэдгийг харъя. 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань 10 сарын ерөнхий энерги ямар хөө байхаар байна вэ?
чулууны явуулсан. За ийм чулуу гарч байна. За тэгээд дараа нь нэг уншия. За энэ группийг хүмүүс бас нэгдүгээр группийг сонгох гээд байсан байж магадгүй харагдаж байна. Бас ийм эдгэрэл хамгаалтын нэрийг маш их давмгаалсан ийм групп байсан. Тэрвээ тэрийг сонгох гээд хэрэглээд байсан бол бас сонсоод үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл бас байсан байх үүсэхгүй. За. Хоёрдугаар группийн сонгосон хүмүүс маань 10 сарын ерөнхий энерги ямар байхаар байна яарэ. Magician, Emperor, Page of Pentacles. Трул гарч ирж байна. Full card. Ten of Wands. World. За маш их Major Arcana-нууд гарч ирж байна. Тэгэхээр та нарын манд сонгосон карт ирсэндээ Major Arcana байгаа байхгүй юу? Judgment card. Тэгэхээр эндээс би юу гэж бодож байна гэх юм бол тэгээд дээрэс нь Fool болон World card-ууд гарч ирсэн. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн дундыг амьдралын бүлгэн дуусж байгаа шинэ эхлэл бас ингээд эхлэл рүү ингээд орчиж байгаа. Тэгээ хоёр юм бүлгийн юм завсарт ингээд явж байгаа юм шилжилтийн үе бол энэ 10 сар болохоор харагдаж байна. Одоо энэ өнгөрсөн хугацаанд амьдралын бүлгүүдээсээ одоо суралцсан зүйлсүүдэд дүгнэгч байт юм уу тэрний хавар шимийг хүртээд за тэгээд хүртчээд тэгээд би өөрөө ийм зүйлсүүд ингээд сурлаа. Одоо би цаашаага ийм зүйлсүүдийг сурмаар байна ч гэдэм үү. Тиймэрхүү хүсэл тэмүүлэл орж ирэх, чин санаанд орж ирэх ч юм уу. Иймэрхүү сар болж магадгүй харагдаж байна. За, тийм ээ. За энэ хамгийн доотлын карт маань ч гэсэн The Hermit гэдэг Major Arcana гарч ирсэн. За 1 2 3 4 5 6 7 ингээд маш олон Major Arcana-нууд гарч ирсэн байна. За Major Arcana гэдэг нь ерөнхийдөө зүгээр том амьдралын юм том үйл явдлууд болох гэж байгаа. Нэлээд том одоо шийдвэрүүд ингээд гарах үе ч гэдэм үү те иймэрхүү байдлаар ойлгож болно. За тэгээд та нарын маань юу хэлэх чулуу энэ гарч ирсэн. Shiva Lingam гинэ. За энэ чулуу яадаг би чулуу вэ гэдгсэн чинь ерөнхийдөө йог хийх хэрэгтэй байгаа хүмүүс за эсвэл йог хийх дургу хүмүүс ч юм уу тий за ийм хүмүүст зориулсан чулуу гинэ. Тэгэхээр энэ группийн хүмүүс маань 10 сард йогоор хичээлэх ч юм уу за йог биш юм аа гэхэд ямар нэгэн одоо биеийн хүчний тий тиймэрхүү тасал хөдөлгөөн хийвэл маш зүгээр ийм хүмүүс байхаар бол харагдаж байна. Тэгээд өөрийнхөө амьсгал дээр төвлөрөх тий йога ч нэг ёсны бас ингээд бясалгал болоо явцдаг. Өөр дөрөө төвлөрөх, өөрийгөө ажиглах ч юм уу тийм иймэрхүү зүйлсүүдийг маш сайхан дэмжиж энерги газардуулж өгдөг учраас энэ группийн хүмүүс маань бас йогт явж үзэж байгааг бол өөрийнтэй тийм энэ айн замнал бас маш их хэрэгтэй байхаар бол харагдаж байна. Ялангуяа энэ 10 сард. За тэгээд энэ одоо чулууг хэрэглэснээр ингээд яах вэ гэдэг юм бол ерөөсөө ингээд жоохон ингээд гацсан байгаад байгаа энэ нөхцөл байдалд ингээд сайхан энергийн урсгалыг маш гоё ингээд чөлөөлж өгдөг гинэ. Тэгээд нөгөө нэг хитрхийн ингээд эго жоохон ингээд давмгаалсан тий. Тэгээд тийм үед буцаад ингээд өөрийгөө эго биш тий яг өөрийнхөө дээд биетэйгээ холбогдож юм одоо зөв шийдвэрүүдийг амьдралдаа гаргах ч юм уу тий эгоны биш тий харин юм гоё дээд түвшний байдлаар амьдралд ингэж хандах ч байт юм уу. Дээд түвшний байдал гэдэг нь юу зам вэ гэдэг юм бол дээд биетэйгээ холбогдсон байдлаар тий цаахан ингээд би дээд биеэс ингээд алсарсан ч юм уу иймэрхүү хүмүүс харагдаж байна энэ группийн хүмүүс маань. Тэгээд энэ та нарын маань сонгосон карт гэсэндээ Judgment буюу яг ийм өөрийн чинь ингээд дээд бие ингээд тэнгээс хараад тань руу ингээд юугаар тийм чи бүрээ гэдэг үл бүрээгээр за одоо ингээрээ тэгэрээ гэдэг айгуу чанга хэлээд байгаа юм шиг иймэрхүү картыг сонгосон. Тэгээ одоо бол маш чухал цаг хугацаа шүү л гэдэг шиг байна. Тэгээд энэ цаг хугацаанд ерөнхийдөө өөрийн чинь зүгээс хийж чадах зүйл юу вэ гэдэг юм бол сайхан өөр дөрөө төвлөрөөд өөрийгөө ажиглаад
Тэгээ сайхан бясалгал хэрвээ мэддэг бол бясалгал хийгээд тэгээд өөрийнхөө ачаанаас сайхан хөнгөлөөд тэг нэг тийм юу энерги сайхан ингээд фреш байлгах хэрэгтэй байна гинэ. Тийм байна. Тэгэх юм бол ингээд таны одоогийн цаг хугацаанд ингээд нэг бүлэг ингээд хаагдж байгаа учраас ерөнхийдөө одоо өмнөх бүлгээ тийм ингээд за би ийм зүйлсүүдийг ингээд сурсан юм байна, тэгсэн юм байна гэсэн нэг тийм дүгнэлт рефлект цаг хугацаа болж байгаа юм шиг бол энэ харан сар бол харагдаж байна. Тэгээд энэ цаг хугацаанд дараагийн амьдралын бүлэгтээ бэлтгэхийн тулд те одоо нэг өөрийнхөө хэрэггүй те за дараагийн амьдралын бүлэгтээ би эдгээр зүйлсүүдийг авч явмааргүй байна гэсэн юмнуудаа ингээд сайхан ялгаж бичээд ерөнхийдөө өөрийнхөө бодол санаа бодлыг зэгцлээд сайхан газар дуулаад бясалгал хийгээд тэгж өнгөрөөл маш зүгээр юм цаг хугацаа байна гэж бол зөвхөрнүүд нь дамжуулж байна. Тэгэх юм бол цаашаага тий одоо хэрэггүй зүйлс ингээд цаашаа дараагийн амьдралын бүлэгтээ авч явахгүйгээр яг энэ 10 сартаа тий өнгөрсөнд ингээд нөгөө бүлэгтээ үлдээгээд юуг харин эсрэгээр оруулж ирмээр байгаа юм тий тэр зүйлсүүдийг мэдхийн тулд эхлээд жоохон дотоод ажил хийх шаардлагатай юм хүмүүс бол байгаа харагдаж байна. За тэгээд энэ мессеж ингээд хурж байгаа юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд ласт бас мэдээлэл авъя. За санчир гараг 3 дугаар гэр. За тэгээд юуны ордон дээр хамхай ордон дээр гарч ирсэн байна. За тэгэхээр яг тийм л байна л да. Ер нь жоохон санчир гарагийн нэрг бол өөрөө одоо бусад астрологийн планеттэй юунуудаас одоо гаргуудаас хамгийн жоохон шалгуур өндөртэй байх гэдэг. Тэг ингээд дээрээс чи ингээд бүр ингээд яг танд хэлээд байгаа байхгүй гэж. Одоо ингээд бараг ингээд юу яа тий. Тийм жоохон шахалтын чимчээ ингээд энерги ингээд орж ирээд байдаг. Тийм учраас энэ группийн хүмүүсийн дунд одоо 28 ч юм уу тий 28 сурж байгаа одоо юм санчир гарагийн юу гэж нэрлэвүлээ тэр чинь. Санчрын эрэлт ч гэж нэрлэдэг билүү би яг энийг сайн мэдгүй нэг ч гэсэн ингээд санчир гарагийн одоо буцаж ингээд эргэн эрэлт тийм гэж нэрлэдэг хаа. Гэтэ арай өөрөөр нэрлэдэг юм. Гэтэ ер нь нэг иймэрхүү утгатай. Тэр нь ингээд 30 жил болоод биднийг одоо ингээд төрөх цаг хугацаанд бид ингээд санчир гараг нэг байрал дээр байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг 28 9 одоо тий 28 9 ингээд хүрээд 30 жилийн дотор ерөнхийдөө нэг цикл бүтэн явж дуусаад ингээд ирдэг нэг тийм астрологийн цаг хугацаа байдаг. Тэр цаг хугацаанд бас ирж байгаа хүмүүс байгаа болов гэж бодож байна. За тэгээд 28 9 тэгээд дараагийнх нь болохоор 50-д мэд ч юм уу ингээд явцдаг. Тийм хүмүүс байгаа бол харагдаж байна. Тэгээд энэ 10 сард ерөнхийдөө жоохон юу байхаар бол харагдаж байна. Маш их танаас ийм хичээл зүтгэлээ айгүй их шаарддаг юм гараг байдаг. Тэгээд таныг бол хэдий ч одоо энэ санчрын энэ цаг хугацаанд те өөрийнхөө энергийг одоо ингээд хий дими ингээд гарцдуулахгүй ингээд гараараа бүтээгч байт юм уу те бие хөдлөх өгч байт юм уу энэ байдлаар ерөнхийдөө энэ хүнд энерги жоохон ингээд гадагшлуулах хэрэгтэй. Тийм байна. За тийм ерөнхий энерги нэг иймэрхүү байна. За тэгээд энэ хүмүүсийн дунд юу байж бас хүүхэдтэй болох хүмүүс байж магадгүй харагдаж байна. Яг л Empress карт гарч ирсэн хүүхэдтэй болох. За тэгээд эсвэл маш удаан хүүхэдтэй болъё гэж хүсэж байсан хүмүүсийн хувьд бас хүүхэд бас ирж иж магадгүй харагдаж байна. Зя нэг иймэрхүү байна. За тэгээд дахиад нэг хэдэн шоу хайж үзье. За хоньны орд. За матрын орд гарч ирсэн. За энэ группийг сонгосон хүмүүс маань тийм матар хонь хамхын орд насаар мэтлэн байх боломжтой. За одоо та нарынхаа мөнгө санхүү ажил карьер нь ямар хөө байхаар байна гэдгийг хараад долоо группийг сонгосон хүмүүс юм аа. Мөнгө санхүү ажил карьер ямар хөө байхаар байна. Дөрөв өдөр яагаад хоёр групп дээр хойлонд нь гараад ирв. Яагаад гарч ирэх маш дуртай байна. Devil карт гарч ирэх байх юм. За тийм аюул
measure арканууд гарч ирж байна. Та нарын групп дээр За ажил карьер дээр ямар хөө байна вэ? Тэ юу болоод байна вэ гэдээ ингээ харсан чинь ерөнхийдөө ажил карьер дээр та өөрөө маш зөв шийдвэрүүдийг гаргаж одоо чадхаар байна. Тэгээд зөв шийдвэрүүдийг хурдан ерөнхийдөө гаргаад хэдий ч ингээд шийдвэрээ хурдан гаргана төдий ч одоо ажилчин маш хурдцтай ингээ урагшлан гинэ. Тийм үзэр гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө энэ 10 сард бусдаас нэг тийм одоо зөвлөмж гэхээс илүү өөрийнхөө дотоодоос гарч ирсэн. Тэгээ өөрийнхөө шийдвэрт илүү одоо найдах нь болж чухлаа гэж бол гарч ирж байна. Тэгээд илүү одоо найз нөхөд хамтран ажиллагсад удирдлага гэхээс илүү өөрөө эсвэл өөрийнхөө одоо партнер тэ эхнэр нөхрөөс ч юм уу найз нөхөн залуугаас ч юм уу асуувал ямар нэгэн зүйл асуу. Тэгээ хэрвээ тийм биш бол ингээд бусдын үгэнд нэг хатах гад хэрэггүй бол харагдчихна. Яг тэгвэл тэр хүмүүсийн өгж байгаа зөвлөмж бас нэг тийм оновчтой байхаар биш харагдаад байна. Эсвэл тэр хүмүүс бас нэг өөр зорилготой тий өөрийн ашиг сонирхлын юм одоо зөрчилтэй тиймэрхүү зөвлөгөөнүүдийг танд өгөх гээд байна. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тэгээ дээрэс нь анхаарах хэрэгтэй зүйл гэх юм бол ерөөсөө ингээ моментум нэг ингээ алдах гад хэрэггүй гэдэг чинь ингээ жижиг сайжиг зүйлсүүдийг ингээ маш хурцтай ингээ явуулаад тэгээд юу яах хэрэгтэй бусдаа ингээд ярилцах тэг хэдий чиний ингээд тодорхой ярилцсан төдий чиний ингээд бас ажиллаж хурдтай явах ч юм уу ийм байдал харагдаж байна. Тэгэхээр нэг тэгэж одоо гацалт юу гэдэг ажил урагшгүй байх ч юм уу тиймэрхүү зүйл гэхээсээ илүү та энэ 10 сард өөртөө итгэх нь маш чухлаа гэж бол харагдаж байна. Тэгээ таны өөрийн одоо харизм тэгээд өөртөө итгэх итгэл маш өндөр байх бол энэ 10 сард тийм учраас энэ чадруудаа ингээд ашиглаад ажлаа сайхан ингээд урагшлуулаарай гэж гарч ирж байна. 10 сард ажил карьер дээр бол нэг тэгэж одоо юу яхаад тий Үгдүүлээ нэг тэгж юм санаа зовхоор зүйлсүүд бол баг харагдаж байна. Тийм ээ. Тэгээд нэг анхаарах зүйл гэх юм бол жоохон мөнгө санхүүгийн тал дээр жоохон ингээд анхаарал өгвөл бас зүгээр гэж гарч ирж байна. Яг л 50 цаас гарч ирсэн байна. Тэгээд ганц ингээд энэ чинь мөнгө санхүүгүй ажил мөнгө санхүү хамтд нь харж байгаа. Тэгэхээр ганц зоосны хүчин 5 цаас гараад ирж байна. Тэгэхээр ажил ерөн урагштай байх боловч мөнгө санхүүгийн орлого жоохон багатай байж магадгүй. Эсвэл мөнгө санхүүгийн орлого сайтай байсан ч одоо юу гэх юм жоохон мөнгөө тогтоох дээрээ анхаарах хэрэгтэй ч юм уу. Тэгэхгүй ингээд хитрхийн юм мөнгө санхүүгээ хэрэггүй зүйлс зарцуулах ч юм уу. Тэрнээс болоод сарын төгсгөлж жоохон алдагдaltaд орчих гээд тий жоохон гачигдал жоохон мэдэрч гэдэж магадгүй. Тийм учраас санхүүгийн төлөвлөлтөн дээр бас энэ 10 сар сайхан ажиллаад өгөөрэй. За эндээс зүгээр бол нэг бусад өөр зөвлөгөө бол нэг харагдахгүй байна. Хоног группийн маань ерөөдөө боломжийн ажил карьер мөн санхүү. За одоо хостой хүмүүсийнхаа хайр сэтгэлийн харилцааг харцгаая. Хостой хүмүүсийнхаа хайр сэтгэлийн харилцааг харъя. Хүмүүсийнхаа 10 сарын хайр сэтгэлийн харилцааг харъя. За энэ 10 сард юу таны хувьд маш том үйл явдлууд болох нэ. Дахиад ингээл 3 measure аркана гараад ирсэн байна. Wheel of Fortune, Fool, Emperor. Тэгээд Strength. Гахалтай. Seven of Swords. Page of Wands. King of Pentacles. За Four of Swords гарч ирсэн. За тэгэхээр энд нэг идэврэл амгаалтын хөзөр гарч ирсэн. Тэгээ тэрний юу нь бол
энэ хайр сэтгэлийн харилцаан дээр байсан байна. Энэ дээр four of swords руу гарч ирсэн. Тэгээ жоохон ангаалтан дээр анхаарах хэрэгтэй гэсэн юм мессеж гарч ирсэн. Энэ бол ажил карьер дээр л биш. Тэгээ ерөнхий нэрэг дээр бас нэг гарч ирээгүй. Ер нь бол өөртөө төлрөө гэсэн мессеж гарч ирсэн байсан бол за энэ ангаалттай холбоотой мессеж нь хайр туршлагатай холбогдож байгаа юм байна. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн дунд за хостой хүмүүсийн маань хувьд нөхөртэй за урт хугацааны харилцаанд байгаа хүмүүс хэрхэн байгаа бол харагдаж байна. За энэ хүнтэй нэлээдгүй цаг хугацааг өнгөрөөсөн. За тэгээд энэ хос нь юуны орд, тонины орд за эсвэл газар ордууд болох хөхөр, матар, охины орднууд байх магадлал маш өндөр харагдаж байна. Хос нь за эрэгтэй эмэгтэй алимжиж болно тий. За тийм байна. За тэгээд энэ харилцаанд болохоор ерөнхийдөө тойрын зүгээс гэхээс илүү ийм одоо хувь зайны ийм өөрчлөлтүүд ирж байгаа бол харагдаж байна. За тэгээд юу гэдэг нь та хоёроос шалтгаалаагүй нэг нь газаад руу явж сурах болдог ч юм уу эсвэл нэг ямар нэгэн байдлаар ийм та хоёрын сонголтоос биш ингээд цаанаасаа ингээд төв тохиолоор болж байгаа юм өөрчлөлтүүд та хоёрын харилцаанд ирэх нэ. За тэгээд энэ харилцаа бас нэгэн том юм сорилн байхаар бол харагдаж байна. Энэ одоо үйл явдал, энэ өөрчлөлт. Тийм байна. Та хоёрын хүчийг маш их шалгана. Тэгээд дээрэс нь нэг нэгнтэйгээ үнэн байх, үнэнч байх. За тэгээд одоо асуудлыг ингээд боддоор ингээд тов томруунаар харах ч байт юм уу. Иймэрхүү одоо чадруудыг чинь сорьсон үйл явдлууд бол та хоёрын харилцаанд бол гарч байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ хос нь ямар орд байна гэдгийг харъя. За хоньны орд гэж хэлсэн тэгээд хоньны орд гарч ирж байна. За хонь жинлүүр за та хоёрын маань хонь жинлүүр байх магадaltaй нөгөө нэг ч юм уу те. За хэрвээ энэ ордонд харж байгаа юм бол таны бас мессеж байх боломж маш өндөр шүү. За тийм байна. Тэгээд энэ 10 сард бол ерөнхийдөө энэ харилцаанд нэг тэгж одоо адгуураад ч гэдэм үү эсвэл асуудал гарч ирлээ ч юм уу эсвэл ямар нэгэн сонголтын юм гарч ирлээ гэхэд нэг тэгж одоо яаруу шийдвэр гаргах гад ч юм уу тэггээд ах нэг шаардлагагүй ерөнхийдөө юмсыг ингээд азансан ажигласан байдалтай тэгээ ер нь энэ хүн юу болоод байна битүүрийн харилцаанд юу болоод байна гэдээ маш ингээд ийм одоо томруулдаг ширтлэр ингээд хараарай гэж зөвлөж байна. Тэгээд энэ харилцаанд чиний мэдгүй юу байна те тэрийг сайн ингээд харахыг хичээгээрэй гэсэн мессеж гарч ирж байна. Тэг ер нь бол энэ хүнд фокуслаад энэ харилцаанд фокуслах энэ одоо хүнд фокуслах гэсэлөө тойрын харилцааг ингээ хөндлөгөөс харж байгаа юм шиг ажиглах нь маш чухлаа гэсэн байна. Тэгээ өөрөө өөр дээрээ илүү одоо анхаардаа төвлөрүүлээд өөрийнхөө ангаалт дээр ингээд юу хагаад те төлрөөд байхыг сануулж байна. Хостой хүмүүсийн маань энерги ямар байна? За photograph гэсэн зэрэг гарч ирж байна. Looking at your photos. За тэгэхээр за мэдгүй надад яагаад ч юм ингээд энэ гадаад явах мах гэдэг тэгээд эсвэл ингээд нэг та хоёр маань харилцаа хостой хүмүүсийн хувьд ингээд холцооны харилцаатай байх ч юм уу тийм нөхцөл гарч магадгүй юм шиг байна. Яагаад гэвэл ингээд missing you гэдэг таахгүй юу? Тийм энэ бол яг тийм нөхцөл байдал ирж байгаа хүмүүсийн хувьд шүү тий. Ерөө тийм биш бол ер нь та хоёрын харилцаанд маш том юм өөрчлөлтүүд бол явагдах юм байна. Тэгээд энэ өөрчлөлт нь жоохон та хоёрын харилцааг сорьсон үйл явдлууд байхаар байна гэж бол харагдаж байна. Тэгээд энэ цаг хугацааг нэг хүчлээд те ингээл юм болчлоо, юм гараад ирчлээ. Одоо яах вэ гэдэг юм уу? Тэгхгүй маш тайван ерөнхийдөө азансан, ажигласан те иймэрхүү нөхцөл байдалтай асуудал хандаарай, харилцаанд хандаарай, асуудал нь жоохтой харилцаанд хандаарай гэсэн юм зүйл гарч ирж байна. За одоо хараа сингл буюу одоо хосгүй хүмүүсийн маань харилцагын харилцаа энэ 10 сард ямар хөө байхаар байна вэ гэдгийг харъя. Хосгүй хүмүүсийн маань харилцаа 10 сард ямар байхаар байна вэ?
За хосгүй хүмүүсийн маань хувьд юу болоод байна вэ? Хайр дурлалын харилцаа мараа сард байхаар төлөвлөсөн юм. За сэтгэлийн шарах гэсэн утгаар гарч ирсэн байна. За хосгүй хүмүүсийн хувьд яг одоо харилцаанд ерөнхийдөө ороогүй тий яг юм тогтсон харилцаагүй байгаа хүмүүсийн хувьд болохоор юм хоёр хүн байх шиг байна. Хоёр хүнтэй одоо ерөнхийдөө хоёр хүн сонирхоод энэ хоёрын аль нь юм бол гэж эргэлзэж байгаа хүмүүс бол их харагдаж байна. За тэгэхээр ийм хүмүүсийн хувьд гэх юм бол гал махбодын ордтой хүн нь бол зөв хүн гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ нөгөө хүн нь болохоор гал махбод за одоо би нэг өөрөөр юу тайлбарлах вэ? Ордонд харахгүй ч болно шүү дээ. Тэгэхээр нэг хүн нь ингээд танд яг үйлдэлээрээ ингээд танд сэтгэлтэй хайртай гэдгийг харуулж байгаа нэг хүн байна. Нөгөөх нь болохоор танд зүгээр л ингээд би чамд хайртай дуртай хоёлаа өстой суун өстой юу гэдэг юм те. Хэн дээр цэцэг ургуул гэж ярьдаг ч тий. Зүгээр ингээ хэлхээс ингээ хийхээс ингээ үгүй хэлхээс ингээ ямар ч ингээ цааш юм байхгүй үйлс байхгүй. За нэг ийм хоёр хүн байна. За тэгээ энэ хоёр хүнээс алийг сонгох вэ гэдээ маш их хичээж байгаа байдал харагдаж байна. Тэгээд энэ хий дими яриад байгаа энэ хүн бол ингээ ерөнхийдөө танд бол үнэнч байж чадхаар хүн бол биш вэ гэдэг чинь. Тэгээд энэ зөв хүн нь бол танд яг ингээ үйлслээрээ одоо таныг гээд өөрөө хүрээд ирдэг эсвэл тань руу залгадаг ч юм уу уулзъя гэж цаг цогцолдог ч юм уу те ямар нэгэн байдлаар энэ харилцаанд эмпатитай харагдахгүй юм үйлдэл хийж байгаа танд бэлэг авч өгдөг ч юм уу те эсвэл ингээд энэ харилцаанд хичээл зүтгэл гаргаж байгаа боддоор хичээл зүтгэл гаргаж байгаа тэр хүнийг нь сонгорой гэсэн юм зөв гарч ирж байна. Нөгөө хүн бол ингээд ерөнхийдөө биш байна. Тийм байна. Тэгээд энэ хүнтэй ажил хэргийн журмаар ингээ уулзсан байж магадгүй. Тэгээ өмнө нь бас ингээ найз нөхдийн хүрээлэл бас нэгтэй байсан ийм хүн байж болохоор харагдаж байна те. Олон хүмүүс үзэж байгаа болохоор би гарч байгаа ингээ те харж байгаа картуудаас бас энэ боломжтой төлбөрүүдийг нь бол харж байна. За нөгөө талаар бүр ингээ багаасаа бүр ингээ таньдаг байсан хүн чинь бас болохоор байна. За ихэнх хүмүүсийн хувьд болохоор шинэ хүн ерөнхийдөө багаан биш те тэр шинэ хүн нь энэ одоо яг үйлс гаргаад байгаа сэтгэлтэй хүн болов уу гэж харагдаж байна. За тэгээд энэ 10 сард бас энэ 2 дугаар үрбийг сонгосон сингл хүмүүс манай харилцаагаа аль бисний болгох те яг нөгөө нэг зөв хүнтэйгээ харилцаанд орох ч байт юм уу. Иймэрхүү боломжууд бол бас байна. Гарч ирэх нэ хэрвээ та өөрөө хүсвэл те нөгөө хүн чинь ингээ хүсэх юм бол тийм одоо боломжууд бол нээлттэй харагдаж байна. Тэгээд энэ хоёр хүний нөгөөх нь тэгээ жоохон танд худлаа яриад байсан ийм хүн ч байна уу тэрний талаарх үннүүдийг бас та ингээд олж мэдэх болноо. Ерөнхийдөө яг ингээд энэ чи ийм хүн байсан юм шүү дээ гэдэг юм үү те энэ байдлаар ингээд олж байгаа тэр хүний талаар ингээд нотлох байрантайг олж байгаа ч юм уу те ямар нэгэн мэдээ ингээд сонсдог ч юм уу те ямар нэгэн байдлаар тэгэхээр энэ хүнтэй холбоотой бас юм тэрнээс болоод жоохон сэтгэлийн шарах үүсгээр бол тэ үүснэ тэр мөрийгээ сайхан амгаагаад идгээгээ тэгээд энэ гоё яг таны гэсэн сэтгэлтэй энэ хүнээ бол сонгох ийм боломж бол харагдаж байна. За ингээд ерөнхийдөө 2 дугаар группийн хүмүүсийн маань ажиллах дуусж байна. За тэгээд та нартай амжилт хүсье. Нэг зүйл марцсан байна. За тэгээд та нартай хамгийн сүүлд нь амжилт буюу тэ сахиусны нэг мессеж авч өгье. За 10 сард 2 дугаар группийн хамтлаг ямар мессеж хэлдэг байна вэ? За ask гэсэн байна. Асуугаарай гэдэг чинь. За тэгэхээр сахиуснууд тэнгэрүүд энэ 10 сард та нарыг бизнес ингээд сайхан юу хүсэж байгаа тий сайхан ингээд асуугаарай. Ямар нэгэн одоо тусламж гуйхаар бол бас ингээд гуйж болно шүү. Бид нар ингээд юу яадаг те туслаад гэдэг ингээд гуйхаасааш ингээд бид нар та нарт ингээд туслах боломжгүй байдаг. Тийм учраас хэрвээ бид нарт ингээд хүсэлтээ илгээгээ те асуух юм бол бид нар туслахад бэлэн байгаад байгаа шүү. Тийм бити ингээд ганцаараа нэг ингээд бүх хатаага ингээд үргээд гараа бид нараас сайхан ингээд тусламж гуйгаараа те өвөг дээдсээсээ дээдсүүдээсээ сахиуснуудаасаа те сайхан бодож агаад энэ 10 сард хэцүү байгаа зүйлсүүдийг хариултыг ч юм уу те эсвэл тэр одоо те ямар асуудал байна эсвэл ямар хүсэл байна гэдэг юм тэр болгоноо ингээд хэлэхэд маш таатай цаг хугацаа болж байгаа юм байна.
За ингээд ерөнхийдөө танд манай урьдчилан туслаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаая. 10 сард над жаргал амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань урьдчилантай зүтмэрэл та нар маань ягаан өнгийн тарot карт за эсвэл энэ сан картыг сонгосон бол энэ та нарын урьдчилгаа. За сан картын нишээ тавьчих. За та нарын маань 3 дугаар группийг те сан картыг сонгосон хүмүүс маань 10 сарын ерөнхий төлөв байдал ямар байхаар байна. За. Гэрцгай. Энэ саяны карт гэж гарч ирж байна. Дахиад төлөвлөе. Нэг группийн карт гэж гарч ирлээ. Ийм чөлөө гарч ирсэн. За дараа нь хэтэл уншия. За ихтэй бүгдээрээ ерөнхий төлөвөө хараад тэгээд дараа нь мөнгө санхүү ажил карьер за тэгээд хостой болгосгүй хүмүүсийн хайр дурлалын харилцаа гэдээ хараад явчихнаа. За ерөнхий 10 сар та нарын маань хувьд ямар байхаар байна гэдгийг харъя. Ямар Хайся яа. Judgment. Queen of Pentacles. Son of Cups. Queen of Cups. Ашиг усны нэр ус. Нэг карт. Хаяаны карт их гарч ирж байна асар. Tower. Ten of Pentacles. За for once за тэгэхээр за хэдүүлээ хасашгаа. За Pluto гараг. За энэ Pluto гаргийн retrograde гэдэг болж байгаа юм болов уу? Өмнөх нэгдүгээр групп дээр бас Pluto гарч ирсэн санагдах юм. За нэгдүгээр гэр дээр за арслангийн ор гарч ирсэн. За тэгэхээр энэ 10 сард ерөнхийдөө та нарт маань юм гадаад орчинд дээр харагдахгүй зүйл явдлууд маш их тохиолдож байгаа харагдаж байна. За гадаад орчинд гэхээр за зарим тохиолдолд ингээ 10 сар ямар нэгдээ сарууд ерөнхийдөө өөр лүгээ чиглэсэн, ерөнхийдөө өөр өөртөө ажилласан иймэрхүү байдвал та нарын хувьд илүү гадаад үйл явдлуудын өрнөл маш өндөртэй байгаа харагдаж байна. За тэр дундаа гэр бүл, хайр сэтгэлийн амьдрал, гэр бүл, хайр сэтгэл, хосын харилцаатай холбоотой үйл явдлууд маш одоо өрнөлтэй байгаа харагдаж байна. Гэр орон картууд ингэ харж хахад за тэгээ та нарынхаа сонгосон чулуу карья meteorite гэж унших юм л meteorite юм л. За нэг юм чулуу байна, ийм борон юм чулуу. За энэ чулуу нь яадаг чулуу вэ гэдгсэн чинь оддын хүүхдүүдэд хэрэгтэй чулуу гэсэн байна. За та нарын манд донд юм одоо сүнслэг мэдрэмж өндөртэй за оддын хүүхдүүд байх боломжтой star set гэж яриад итгэдэг тийм хүмүүсэж болно. Эсвэл маш юм өндөр зүүн сон мэдрэмжтэй юм сүнслэг зүйлийн талаар мэдлэг ойлголттой хүмүүсийн группийг сонгосон болов уу гэж харагдаж байна. За тэгээд энэ чулуу нь болохоор ерөнхийдөө юун дээр галакси өөр галаксид байдаг юм чулуу гинэ. Агуугүй өөр одоо галаксид байдаг одоо найз мэдтэйгээ ярилцахад хэрэгэлдэг чулуу гинэ. Тийм. Тэг ер нь ингээд универсал энергитэй ингээд холбогдъё, ертөнцийн энергитэй ингээд холбогдъё, тэд нартай ингээд нэгдъё гэх юм бол ерөнхийдөө энэ чулууг ашигладаг гинэ. Том сонирхолтой юг тий энерги бол байна. За тэгээд энэ ерөнхий энергиудыг ингээд харангууд
Та нарын хувьд энэ 10 сард ийм таны гинт зочроосон за ийм үйл явдлууд болж магадгүй харагдаж байна. Яг тэгвэл Tower card гараад ирсэн. Тэгээд дээрээс нь ерөнхий энерги дээр ч гэсэндээ Плуто гараг өөрчлөлт хувиралтын энэ карт гараад ирсэн байгаа учраас за энэ 10 сар бол нэг тийм тайванч гэдэг юм уу ингээд өнгөрөхгүй нэ ерөнхийдөө маш юм таныг донслогсон хүчтэй үйл явдлууд болсон. За ийм цаг хугацаа бол болж байгаа харагдаж байна. За энэ цаг хугацаанд ерөнхийдөө та гэр бүлтэйгээ ойр байх хэрэгтэй юм болов гэр бүлээ төвшөгч гэдэг юм уу ээжигээ ялангуяа төвшөх эсвэл одоо энэ дэр ингээд шууд ингээд оддын хүүхдтэй нөгөөс нь универсал юутай энергитэй холбогдсон энерги гэсэн байгаа учраас энэ 10 сард ингээд та нар маань жоохон ингээд гэр бүлээсээ хол байгаа хүмүүс байж магадгүй тэгээ гэрийнхнийгээ санах ч гэдэм үү энэ байдлаар юу яах учраас одоо тэнгэрт байгаа харьцаа дотны хүмүүстэйгээ ярилцах юм уу тэднийгээ маш их санах юм уу тийм хэцүү үед ингээд яг юм хайртай хүмүүсээ ингээд санаад байдаг шүү дээ ийм энергитэй сар байхаар бол харагдаж байна. Тэгээд энэ уучлахаар дамжуулаад бид нар ингээд өөр гараг тэ галаксид ч гэсэн ингээд байгаа. Тэгээд бид нарыг ингээд 3D ертөнцийн дэлхий дээр байхгүй байна гэд чамтай байхгүй байна гэсэн үг биш ээ гэж дамжуулж байна. Ер нь бол тийм тэгээд энэ цаг хугацааг юу ягаарэ одоо тий бити ингэж паниктаарэ бити эргэлзээрээ бид нар ингээд чамтай хамт байгаа. Тэгээд чиний бас ингээд бодож байгаа хүсэж байгаа зүйлсүүдийг чинь бид нар бас ингээд сонсож байгаа. Чамд бас ингээд эндээс ингээд хүчийг ингээд бид нар ингээд илгээж байгаа шүү. Тэг хүчтэй байгаарай гэсэн ийм мессежүүд айгүйх гарч ирж байна. Тэгээд маш их ингээд та нарын ингээд ийм одоо ингээд дэмжсэн хайрлсан урам өгсөн үгнүүд надаас айгүйх гарч ирээд байна л та. Тийм байна. За юу болоод байна энийг харъя тий. За ерөнхий энерги нэг юмрхүү байна. Тэгээд энэ энерги таарж явах юм бол та нар манай үргэлжлүүлээ сонсороо ерөө таахгүй байх юм 4 группийг сонгоорой. За ажил карьер мөн санхүү юмрхүү байхаар байна. Группийг сонгосон юм байна. Ажил карьер мөн санхүүгийн байдал байхаар байна. Айгүй ингээд картууд ингээд хэцүү гарч ирээд байгаа байхгүй ингээд амар олоороо ингээд тарж бутраад ч юм уу. Тэгэхээр энэ 10 сар бол та нарын хувьд жоохон нэлийн юм одоо та нарыг шейк хийсэн гэж ярьдаг те юм одоо хөдлөсөн тонцлогсон ийм үйл явдлуудтай болох сар байна. Удаан хугацаанд ажиллаж исэн ажлаасаа гинт гарах ч байт юм уу. Тийм зүйл болж магадгүй. За 2.10 гарч ирсэн. Тэгээ энэ л ерөнхийдөө ертөнцийн төлөвлөгөө гэж байна. Тийм. Ажил карьер дээр бол гарч ирж байгаа өөрчлөлтүүд бол ертөнцийн төлөвлөгөө. Тэгээ 10 сартай. Hermit. Magician. За энэ группийн хүмүүсийн донд ажиллаа сольж байгаа хүмүүс бас баггүй харагдаж байна. Down World card гараад ирсэн. Тэгэхээр ажиллаа сольж байгаа хүмүүс их ажиллаа солио гэж айгуу удаан бодоод явж байсан. Тэгээд тэрнээсээ болоод ажиллаас гараад нөгөө ажилласаа ингээд ажилдаа орох гээд ингээд жоохон юу гэдэг юм confusing тийм иймэрхүү байдалтай байгаа ч юм уу. Одоо дараагийн ажил маань юу байх юм бол би одоо энэ ажлаас гарчихаар одоо яах юм бол ч гэдэг юм уу тий. За иймэрхүү зүйлсүүд тохиолдож магадгүй харагдаж байна. Тэгээд одоо хийж байгаа ажлуудаа ерөнхийдөө нэлийн одоо ингээ юу яцсан одоо ингээ болж юм уу доо гэсэн иймэрхүү мэдрэмжтэй байгаад байгаа. Тэгээд шинэ зүйл ингээд хийх юмсан. Тэгээд би илүү ингээд өөрийнхөө одоо бүр ингээ миний ингээд одоо talent тэ авьяас чадрыг илүү гаргах тийм зүйлсийг би ингээд хийх юмсан гэж маш их тийм хүсэл аягүй их төрж байгаа харагдаж байна. Энэ 10 сард өөр зүйл хий. Тэгээд энэ байдлыг өөрчлөөч гэдэг юм уу. Тэгээд ер нь
одоо энэ хийж байгаа зүйлсүүдээс би ер нь бол ингээд сурах юм аа нэлийн сурчлаа авчлаа. Одоо ерөнхийдөө ингээд болъё гэж бодож байгаа. Ийм бодлууд их төрхөөр харагдаж байна. Тэгээ гинтл бараг та нар маань 10 сард ажиллаа салъя гэд гарчиж магадгүй ч юм шиг ийм байдал харагдаж байна. За тэгээ ажиллаа солихгүй хүмүүсийн хувьд гэх юм бол өөрөөр ерөнхийдөө энэ 10 сард би ерөн цаашдаа юу хийх вэ гэж аягүй их бодох байдал ингээд харагдаж байна. Би ерөн яах вэ цаашдаа тийм би ерөн юунд сонирхолтой юм бэ гэдэг маш их ингээд амьдралын зорилго ч гэдэм өөрийнхөө хийх зүйл дээр маш их тотгож байгаа өнгөж байгаа ийм байдлаар харагдаж байна. Тэгээд энэ ч гэсэндээ зөв энэ цаашлаад та нарт ингээд өөрийнхөө амьдралыг ингээд өөрчлөх ийм одоо ийм plot twist хийх те ийм одоо өшөөрөг болох нэ. За тийм мөнгө санхүүгийн хувьд гэх юм бол ерөнхийдөө тундайдгүй та нар маань өөрсдөө бас юм хадгаламж энтертэй хүмүүс юм шиг байна. Хадгаламжтай мөнгө санхүүгийн хувьд нэлээд доктортой. Тийм учраас ажлаасаа гарчээ гэдэг ингээд гарахад бол нэг санаа зовхгүй ч юм уу тийм ийм хүмүүсүүд байгаа харагдаж байна. Тэгээ та нарын хувьд мөнгө санхүү гэхээс илүү сэтгэл ханамж илүү хайж байгаа ажил карьераас тийм ийм хүмүүс бол энэ группыг сонгожээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. За одоо харин хостой хүмүүсийнхаа хайр сэтгэлийн харилцааг харъя. Энэ 10 сар тэр нарын маань хайр сэтгэлийн харилцаа ямар байхаар байна вэ? Хостой хүмүүсийн маань хостой хүмүүсийн харилцаа бол гоё л ах шиг байна уу? Аюу гоё хөзрүүд гарч ирж байна. За энэ бол хүн тавын зас гараад ирүү. Ерөнхийн нэр дээр нөгөө гэр бүл энтер гэж гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн донд гэр бүл болох, хамтдаа амьдрах, гал голомтой бадрах, харилцаагаа аль бие зүйл болгох үйл явдлууд тохиох нэ. За шууд бүртгээд эхэлжээ. Яг тиймэрхүү энерги аюух гарч ирсэн те. За шинэ байр орон сууцанд орох ч гэдэм үү, эсвэл гэрлэх санал авах, эсвэл гэрлэлтэд батлуулах, сүү тавих ч гэдэм үү, proposal те санал гэрлэх санал авах ч юм уу, бүгж авах маах. За иймэрхүү үйл явдлууд тохиолдох нэ. Маш гоё юм романтик сар байна. Тийм байна. За тэгээд Empress карт гарч ирсэн байна. Тэг яг энэ карт 2 дугаар групп дээр яг энэ үед ингэж гарч ирсэн санагдаад байна. 2 дугаар группыг бас сонирхтой бол бас үзэж болно шүү. За тиймэрхүү байна. За тэг өнгөрсөн хугацаанд харилцаа нэг л ингээ урагшилж өгөхгүй, явж өгөхгүй, болж өгөхгүй, нэлийн гацсан. За нэг жилийн хугацаанд ч үгүй юм уу бараг ингээ салж нийлээд байсан ч юм уу. Иймэрхүү жоохон дээшээ доошоо савлгаатай юм харилцаа байсан байна. Одоо л ерөнхийдөө ингээ 10 сараас ингээ энэ харилцаа аягүй гоё ингээ докторжоод нэгнийгээ яг ингээд одоо committed болно гэж ярьдаг те. Аль харилцаа аль бисний болгоод за тэгээд үр хүүхдүүдтэй болох, за эсвэл гоё ингээд нэгнээсээ ингээд юм ингээд төрүүлэх, за жирэмсэн болох, эсвэл жирэмсэн байгаа бол те ийм гоё жирэмсэн болох ч юм уу. Иймэрхүү хүүхдтэй болох, хүүхдээ өлгийдэж авах ч юм уу тий. Шинэ хүүхэд мэдлэг ч юм уу. Иймэрхүү үйл явдлууд тохиолдож байгаа хүмүүс энэ группыг сонгожээ. Ерөнхийдөө 10 сард хайр дурлалын харилцаа бол маш гоё, урагштай, гоё ингээд юу байхаар тий. Гоё өрнөлттэй, сайхан ийм гоё халуун дулаан гоё байхаар бол харагдаж байна. Нэг яриадах юм бол халах. За тэгээд энэ картаасаа юм мэдээлэл авъя. Хүмүүсийнхаа хайр дурлалын харилцааг. За butterfly гэнэ. За тийм харилцаа ингээд дараагийн шит рүү гарч байгаа тийм. Өмнө ингээд гацаад нэлээд утсан байсан харилцаа нь одоо яг ингээд голдролдоо ороод тийм дараагийн шат руу орж байгаа. Харилцаа өсөлт төгсөж явж байгаа. Ийм байдал харагдаж байна. За тэгээд та нартай баяр хүргье. Маш гоё мэдээнүүд гарч ирлээ. За одоо хосгүй хүмүүсийнхээ хайр сэтгэлийн харилцааг харцгаая. Хосгүй хүмүүсийнхээ хайр сэтгэлийн харилцааг харнаа. Ингээ тантгүй
За хосгүй хүмүүсийн маань хувьд болохоор ерөнхийдөө өөрөө өөртөө маш сэтгэл хангалуун, за өөрийгөө хайрлаж чаддаг, ерөнхийдөө одоо хайр сэтгэлийн харилцаанд ирэх янз бүрийн шарах марах ч юм уу иймэрхүү зүйлсүүдээ сайхан ангаацсан иймэрхүү хүмүүс бол энэ группыг сонгожээ. Хосгүй хүмүүсийн маань хувьд тий. Ерөөсөө одоо юу гэдэг зарим хүмүүс маань хосгүй байгаа шалтгаан жоохон сэтгэлийн шархаа ангааж чадахгүй байгаа учраас зөв хүний олж чадахгүй байх ч юм уу. Ийм асуудлуудад ороод байдаг бол энэ группийн хүмүүсийн хувьд бол тийм биш байна. Тэгээ тийм учраас та нарын урд маш олон сонголт гарч ирэх боломжит потенциалтай тий залуучууд, бүсгүйчүүд маш олон байна та нарын маань хувьд. Тэгээд энэ дундаас арай алийг нь сонгох вэ? Аль нь те харилцаагаа ингээ хөргөжлүүлж явах вэ гэж бол нэлээд бодож байна. Тийм яг ингээ суурж нөрөөсөж байхгүй яг ингээ шийдвэр гаргахад би ингээ аль нь те ингээ цаашаа явах вэ гэд тийж байгаа юм шиг. Тэгээд энэ дунд яг таны нөхөр болох хүн бол бас байна. Тийм нөхөр болох хүн юм байна. Тийм нөхөр болох хүн чинь ерөнхийдөө аюу тийм агаар махбодтой ордтой хүн байж магадгүй харагдаж байна. За нэг нь болохоор газар махбодны ордтой тэр хүн бол биш. Надад бол илүү агаар махбод за эсвэл хоньны орд ч юм уу. За агаар махбод гэхээр жинлүүр хумах ихрийн орднууд байдаг. За энийг нь асар шогоороо хайж дахиж баталгааж болж өгье. Бэлгийн гарч ирж байна. Хонь хилэнц гинэ. За мэлхий хонь хилэнц байж магадгүй таны орд ч юм уу эсвэл нөгөөний ч орд боломжтой байна. За тийм байна. Тэгээд энэ 10 сард ерөнхийдөө та нар маань хинтэйгээ цаашаа харилцаагаа аль биесний болгохгүй гэдэг юм уу ийм шийдвэрүүдийг ийм одоо зүйлсүүдийг тодорхой болгож байгаа тий харилцаагаа ерөнхийдөө тодорхой болгож байгаа хинтийн цаашаа ингээд үргэлжлүүлээд явах нь хэнийг сонгох юм ч гэдэг юм уу тий иймэрхүү зүйлсүүд тохиож байгаа л харагдаж байна. Тэгээ та нарын хувьд бол яг ингээд өөрөө ингээд тий байхдаа аз жаргалтай байгаа учраас бас яг ингээд ахсан харилцаанд ороход бол бас юу яатсан тий бэлэн байгаа энэ хүмүүс бол энэ группыг сонгосон байна. Тэгээ энэ 10 сард бол харилцаагаа шинээр эхлүүлээд тий яг нэг аль биесний болгох боломжтой бас ийм цаг хугацаа ирчээд байгаа юм байна шүү. За иймэрхүү онцлог боллоо. За тэгээ та нарт хамгийн сүүлд сахиусны өнгөрүүдийг мэдж хараад тэгээ ерөнхийдөө онцлогоо дуусгая. За бидний хэлээд байгаа тохиолнуудыг анзаараарай гэсэн байна. Бид нар ингээд чамд тохиолнууд ингээд илгээгээд байгаа шүү. За ямар нэгэн байдлаар та нар маань юу те одоо өд за эсвэл нэм coin гэдэг юм зоос за эсвэл ямар нэгэн байдлаар юу гэдэг тагтаа шуурч гэдэг юм те таны сүнслэг амьтнаар ингээд харагдах ч юм уу ямар нэгэн цох мох ч гэдэг юм уу те юу ч гэж бол иймэрхүү байдлаар ингээд бид нар чиний хажууд байгаа шүү чамайг харж тааж байгаа шүү гэдгээ мэдэгдэх гэж ингээд чамд маш их юм одоо тохиолнуудыг ингээд илгээдгээ тэгээ бид нар ингээд чамайг харж байгаа шүү гэсэн ийм мессежүүдийг ингээд өгч. Тэгээд энэ группийн хүмүүс маань нөгөө хоёр группээ бодох юм бол илүү сүнслэг амьдралын талаараа мэддэг, өөрийнхөө үг дээдсүүдтэй бас ингээд хичээгээд чаддгийг гэх юм бол холбогдож чаддаг, нэлээд зүүн сайн мэдрэмж өндөртэй ийм одоо сүнслэг талын ойлголт өндөртэй хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тийм учраас захиуснууд нь бол та нарыг бол ингээд тий зүг зурмаараа ингээд явж байгаа, бид нар чамаа ингээд чиглүүлж байгаа, ингээд цаашаа ингээд яваад байгаарэ тий. Бид нар ингээд чамтай хамт байгаа шүү, чи ганцаараа биш шүү гэсэн мессежийг бол дамжуулж байна. За ингээд ерөнхийдөө онцлог дууслаа. Тэгээ та нартаа аз жаргал амжилт хүсье. 10 дугаар сард нь тий өссөн сансан болгоно сайхан биелүүлээрэ гэж юу. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа, баяртай.